Гаргасан судалгаагаар манай улсын 4 хүн тутмын нэг нь нойрны асуудалтай байна. Нойр нь хүрэхгүй байх үед хүмүүсээ эмчийн зааваргүйгээр тайвшруулах эм бэлтгэл хэрэглэх нь элбэг байна. Гэтэл энэ нь эмчилгээ биш, харин ч давхар зовиртой болгож, эмийн хамааралтай болгож байгааг эмч нар сануулж байна. Цэнд 2 жилийн өмнөөс нойргүй болж эхэлсэн. Тэрээр эхлээд эмийн сангаас өөрийн сонголтоор нойрны эм авч хэрэглэдэг болжээ. Энэ нь нэхэндээ үр дүнтэй байсан. Гэтэл сүүлдээ эм уугаад ч нойр нь хүрэхгүй болсон байна. Дээр нь эмийн хамааралд орсон гэдгийг ярьж байлаа. Шүн ингээ сэрэн штэ те сэрчээдгээ буцаад унтаж юусч чаддаггүйсэн байхгүй юу. Гэрээр ингээл нэг босмолоогүй юм уугаал тэгэл тэнт ч хүн ийм сайн ингээл уугаал. Эм авахгүй л унтдаггүй. Тийм авчихс л унтдаг тийм л болчтой юм бэл. Заримдаа бүр эм уусан ч унтахгүй штэ. Зарим хүмүүс ганц удаа эм уугаад унтъя гэсэн ойлголттой явсаар нэг л мэтгэд эмийн хамааралд орсон байдаг. Нойр хүрэхгүй байх тохиолдолд эмчилгээ хэрэгтэй. Гэхдээ эмчийн зааврыг мөрдөх нь чухал гэдгийг хэлж байлаа. Мелатонин ч гэсэн уг нь бол яг л нойрны тархийг амраах үйлчлэлд ийм биеэс ялгардаг тэр гормон. Гэтэл энийг гаднаас их хэмжээгээр эмчид үзүүлж онцлуулаагүйгээр шууд өөрөө дур мэдээд хэрэглэснээрээ биеэс өөрөөс нь гарах тэр гадагшлалт нь буураад ирдэг. Тэгэхээр л эргээгээд нөгөө нойргуудад буцаагаад оруулцдаг гэсэн. Заавал нарийн мэрэгжлийн эмчид хандаад тухайн өөрийнхөө өвчнийг эсвэл өвчнөд бол өвчнгөө онцлуулсныхаа дараагаар эсвэл тухайн онцлогоо эмчилгээ цусны онцлогоо ч гэдэг юм уу те хийлгэснийхаа дараагаар тэр витаминуудыг хэрэглэж явах хэрэгтэй. Хэрэв архаг нойргуудалтай удаа явбал биеийн эргэтэн системийн үйл ажиллагаа хэвийн биш болж зан төрхийн өөрчлөлтөнд орж сэтгэл зөрчлөгдөх, цаашлаад амиа орлох сэтэл үүсэх гэх мэт эрсдэлтэй юм. 2-3 цагийн үед унтдаг, өдөр нэг жоохон унтдаг, нойроо авч чаддаггүй. Босон мөхцлээд нөгөө нойргүй ч уурлах, стрессдэг, ажиллаж сайн хийж чадахгүй, хүнтэй уурлал, хэрэлтэн ер нь бол нэг тиймэрхүү. 100-ны 60% нь утас, нэг 40% нь ар гэрийн олон ажлын хамааралж байгаа. Нойроо хангалттай авах нь эрүүл байх гол үндэс болдог. Болж өгвөл биологийн цагаараа ундаж байх хэрэгтэй гэдгийг эмчнэр зөвлөж байна. Нойргүйдэл үүсгэхэд олон хүчин зүйл нөлөөтэй. Үүнийгээ дагаад эмчилгээ бүр ялгаатай юм. Хэрэв танд нойргүйдлийн шинж тэмдэг илэрч байвал эмнэлэгт хандаж өөрт тохирсон эмчилгээ хийх нь чухал гэдгийг сэтгэл засалчид онцолж байна.